Сайн соноо өглөөдөр оройн төргий. За энэ удаагийн дугаараас эхлээд сонирхолтой бестселлер номнуудын гол санааг төвчлэн подкаст байдлаар оруулж байхаар боллоо. Тэгэхээр гол ойлголтыг товч байдлаар ярихыг зорих болно. Өнөөдөр Крис Бейлигийн бичсэн Productivity Project буюу бүтээнч нэмэгдүүлэх төсөлд номтой танилцъя. За тэгээд шууд ном руу орцгоё. Анхаарлыг удирдах нь. Бүтээнч судлаач Крис Бейли нэгэн сонирхолтой туршилт хийжээ. Тэр эхний 7 хоногт 90 цаг тасралтгүй ажиллаж аль болох ихийг амжилахыг зорьсон байна. Дараагийн 7 хоногт харин өөрийгөө зөвхөн 20 цаг ажиллах хязгаарт тавьжээ. Гайхалтай нь юу болсон гэж 90 цаг ажилласан 7 хоногт тэр өрдөл 20 цаг ажилласанаас ялгүй илүү зүйл хийж чадсан байна. 20 цагийн хязгаар нь түүнийг хамгийн чухал зүйлстэй анхаарч төвлөрөх нөхцөлд хүргэжээ. Харин 90 цаг нь анхаарал сарних, дэмий ажил цаг өрөх орон цаг л бий болгосон. Эндээс нэг том ойлголт гарч ирнэ. Хамгийн хомс нөөц бол цаг хугацаа гэхээс илүүтэйгээр анхаарал ба эрч хүч юм. Өнөөгийн анхаарал сарнилт ихтэй ертөнцид цаг хугацаа харьцангуй хангалттай мэт боловч харин анхаарал нь үнэхээр ховор байна. Гол ойлголтууд нь юу вэ? Илүү олон цаг ажиллах тусам үр ашиг буурдаг. Анхаарал шахууддаг. Анхаарал 3 хэмжээсээс бүрддэг. Нэгдүгээрт нэг зүйл төвлөрөх, хоёрдугаарт өөрийн бодол мэдрэмжийг ажиглах, гуравдугаарт төвлөрлөө зөв чиглүүлэх. Дундчхан өдрийнхөө 53% л бүрэн төвлөрдөг байна. Тэгэхээр анхаарал нэг сарнвал буцаад хийж байсан ажилдаа бүрэн төвлөрөхөд 25 минут шаардлагатай болдог байна. Тиймээс бүтээнч гэдэг нь илүү ихийг шахаж хийх тухай биш. Харин хязгаарлалтмал анхаарлаа өндөр үр дүнтэй зүйлд оруулах тухай юм аа. Та бодоод үзээрэй. Танд илүү их цаг хэрэгтэй гэж бодож байна уу? Үүндээ танд хэрэгтэй зүйл бол анхаарлаа илүү сайн удирдах явдал юм аа. 8 цаг жинхэнэ төвлөрсөн ажил нь 12 цаг анхаарал сарнин олон зүйл цатаарч ажилласнаас хамаагүй илүү үр дүнтэй. Анхаарал цагийг ялдаг. 90 цаг ажиллаад 20 цагийн төвлөрсөн ажлаас бараг л илүү амжилт гаргаагүй. Дундаж хүн өдрийнхөө 53% л бүрэн төвлөрдөг. Анхаарлаа өндөр үр нөлөөтэй зүйлд хөрөнгө оруулаарай. 3-4. Нэг залуу мэргэжилтэн байнга илүү цагаар ажилладагч үргэлж ажлын ачаал дарамт ихтэй байжээ. Түүнд Крис Бейли маш энгийн зөвлөгөө өгсөн. Өглөө бүр өрдөө 3 зүйлээ сонго. Өнөөдөр заавал амжилах 3 зүйл. 10 биш, 20 биш, зөвхөн 3. Эхэндээ энэ нь утгагүй мэт санагдсан. Гэхдээ ийхүү хязгаарлалт хийх нь хамгийн чухал зүйлийг тодорхойлгож өгсөн юм аа. Өдөр бүр тодорхой чиглэлтэй, жинхэнэ үр дүнтэй, загвар биш амжилттай болсон. Яагаад 3 гэж? 3-4 нь хэд их мэдээлэлтэй ертөнцид тодорхой байдлыг бий болгодог. Үүнийг хэрэгжүүлэхэд өглөө бүр 3 зорилго, 7 хоног бүр 3 зорилго, жил бүр 3 зорилго гэх мэт явж болно. Энэ хязгаарлалт яагаад үр дүнтэй байдаг вэ? Нэгдүгээрт хамгийн чухал зүйлстэй анхаарахаас өөр аргагүй болгодог. Хоёрдугаарт амжилтыг хэмжээх тодорхой шалгуур үүсгэдэг. 3-дугаарт өдөр тутмын үйлдэлийг том зорилготой уялдуулдаг. Үнэн дээр тархич нь 3-аас илүү том зорилгыг зэрэг хэмжиж чаддаггүй. 10 зүйлд анхааруул алиг нь сайн хийж чадахгүй. 3 зүйлд анхааруул бүгдийг нь хийх боломжтой. Тиймээс хэл хязгаар тавих нь саад биш. Энэ нь үр ашиггүй зүйлсээс таныг чөлөөлж буй явдал юм аа. Өдөр, 7 хоног, жил бүр зөвхөн 3 зорилго. Хэл хязгаар нь тодорхой байдал, анхаарлыг бий болгодог. Тарих нэгэн зэрэг 3-аас олон том зорилгыг удирдах чаддаггүй гэдгийг санаарай. Эрч хүчийг удирдах нь. Крис Бейли өөрийн энергийг цаг тутамд хэмжиж үзжээ. Тэгэд нэг сонирхолтой зүйлийг олж мэдсэн байна. Эрч хүч 90 минутын циклээр өсөж буурдаг. Тэр ажлуудаа ингэж тааруулсан. Хэцүү чухал ажлуудаа эрч хүч оргил үедээ. Энгийн захиргааны ажлуудаа эрч хүч бага үедээ. Үр дүн нь илүү бага цаг ажиллаад илүү ихийг амжуулсан. Үүнээс бид юу сурчлах вэ? Эрч хүчийг зөв удирдана гэдэг нь ажлаа өөрийн биологийн оргил үед тааруулахыг хэлнэ. Гол зарчим нь эрч хүч өдөрт олон удаа хэлбэлцдэг. Ихэнх хүмүүсийн хувьд эрч хүч оргил үедээ байх тодорхой цагууд гэж байдаг. Тиймээс эрч хүч оргил үедээ бид бүтээлч, хэцүү, чухал ажлуудаа, эрч хүч бага үедээ давтагддаг, хялбар, анхаарал бага шаардсан ажлыг хийх нь ухаалаг хэрэг юм аа. Хэрэгжүүлэх арга. Нэгдүгээрт 1-7 хоног эрч хүчээ ажиглаж үзээрэй. Хоёрдугаарт оргил үеэ тодорхойл. 3-дугаарт хамгийн чухал ажлаа тэнд байрлуул. Тэмч чухал биш ажлуудаа эрч хүч бага байх үедээ хийхийг зөвлөж байна. Байгалийн эмнэлтэйгээ битгий тэмцээрэй. Оргил үед хийсэн 1 цагийн ажил нь ядарсан үед хийсэн 3 цагийн ажилдаа тэмцэнэ. Эрч хүч 90 минутын циклээр хэлбэлцдэг. Эрч хүч оргил үедээ хэцүү ажиллаа, бага үедээ энгийн ажиллаа хийгээрэй. За тэгэхээр өнөөдрийн номын төвчлөл подкаст маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ хүртэл сонссон танд баярлалаа. Дараагийн дугаараар уулзтлаа баяртай.